반갑습니다. 샘베노. Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Пак Жон Ву 22 жилийн турш үн төлбөргүй сайн дурын үйл ажиллагаа явуулж олон чуханд өөрийгөө эмчлэх аргыг заасаар иржээ. Түүний эмчилгээний аргыг Жумболи гэж нэрлэдэг байна. Тэрээр хүний биеийн аль нэг цэгийг олж өвчин цоврыг илэршүүлдэг байна. Энэ эмчилгээний дур зоргоороо санаанаас зохиосон зүйл огт биш юм. Харин шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд анагаах ухааны доктор, профессорууд мөн их сургуулийн багш докторуудтай урт удаан хугацаанд хамтран ажиллаж судалгаа шинжилгээ хийж үр дүнд хүрсээр иржээ. Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Пак Жон Ву бол Солонгос улсын анагаах ухааны салбарын 150 орчим мэргэжилтэнтэй хамтран ажилладаг. Жил бүр улс орнуудаар явж сайн дурын ажил хийж бусдад эрүүл мэнд бэлгэлдэг байна. Пак Жон Ву гэрийн нөхцөлд эмчилж болох харгуудыг цоврал нэвтрүүлэг болгон TV5 телевизээр дамжуулан иргэд олон нийтэд хүргэх юм. 샘베노. Сайн байцгаана уу? Би Солонгос улсаас ирсэн Жонгбу онлын үндэслэгч Пак Жон Ву байна. Танилцсандаа таатай байна. Жонгбу гэхээр та бүхэнд нилээд танил бусаа сонсогдож байгаа баха. Тэгвэл Жонгбу гэж юу вэ гэвэл хүн өөрийнхөө биеийг өөрөө эмчлэх аргыг заадаг систем юм. Би 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл 23 жилийн турш дэлхийн олон орноор явж энэ онлыг зааж түгээж ирсэн. Монгол улсад ч мөн 2005 онд ирж хэдэн мянган хүнд энэ эмчилгээний агуу боломжийг танилцуулж байсан. Өнөөдөр би энэ сувг телевизийн долгионоор дамжуулан та бүхэнд өөрсдөө эмчлэх аргыг тайлбарлаж заахаар ирлээ. Та бүхэн Жонгбу онл яагаад энэ ертөнцид бий болсон юм бол гэж гайхаж байгаа бах. Нэг бодоод үзье. Нэг өдөр гэнэт ямар ч анагаах ухаан судлаагүй хүн гарч ирээд дэлхийн бүх эмч нарыг сургаж чадна гэж хэлвэл хинч итгэхгүй. Гэтэл яг ийм зүйл болсон. Тэрний эхлэл нь ганцхан үг байсан. Тэр юу вэ гэвэл англиар why яагаад гэсэн үг. Хүн яагаад өвддөг вэ? Хүн яагаад үхдэг вэ? Хүн яагаад зовж шаналж амьдрах ёстой вэ? Дэлхий дээр маш олон амьд биетэй амьдарч байна. Гэтэл тэд хүн шиг ингэж байнга өвдөж зовж шаналдаггүй. Харин зүгээр л амар тавиа амьдардаг. Зөвхөн хүн л өвдөж шаналж байна. Тэгэхээр яагаад гэдгийг ухаж ойлговол энэ бол асуулт биш, хариу юм. Why гэдэг үгийг хараад түүнийг зураад үзвэл хүний бие шиг харагддаг. Дээр нь толгой, дунд нь хүйс, доор нь хөл мэт. Энэ дүрс өөрөө Жонгбу онлын мэдээллийг агуулж байгаа юм а. Дараагийн зураг руу харцгаая. Энэ нь сармагчны нүүр шиг харагдаж байна, тийм үү? Нүдэн цээж, хүйс нь гэдэс аманд бэлэг эрэхтэнтэй харагдана. Энэ бол why-ийн утга. Энэ яагаад гэдэг ойлголт нь хүний бүх бие нүүрэн дээрээ тусглаа олсон гэсэн үг. Дараагийнхыг харцгаая. Бидний нүүрэн дээр уушиг, элэг зүрх, ходоод зэрэг бүх эрхтний систем тусгагдсан байдаг. Мөн яг үүнтэй адил систем бүх биеэр дарахсан байдаг. Үүнийг энергийн орон гэж нэрлэдэг. Одоо гарын талаар ярив. Манай гар хэд вэ? 2, тийм ээ. Бие маань нэг атлаа 2 гар байгаанд биеийг яг 2 хувааж байгаа мэт. Эрхийн уруу талын яс, радиус нь нуруу нугастай дүүцдэг. Тиймээс гар дээр нуруу руу чиглэсэн олон цэг байдаг. Гарыг 2 гар нийлүүлвэл нэг бие болдогтой адил гар дээрх яснаас мэдрэл гарч нурууны мэдрэл бүх эрхтнийг удирддаг шиг гар дээр ч мөн адил энэ систем бий. Өмнө хэлсэнчлэн хүний нүүрэнд 5 эрхтэн уушиг, зүрх, элэг, ходоод гидс бүгд байдаг. Тиймээс нүүрэн дээр гарсан мэнг, үрчлээ, сорив нь дотор эрхтний асуудлыг илтгэдэг. Жонгбу онлоор бол хүний нүрийг хараад л тухайн хүний аль эрхтэн өвдөж байгааг маш нарийн мэдэх боломжтой. Гар дээр ч мөн адил хүний нүүрний бүтэц бүрэн давтагдсан байдаг. Нүд, хамар, ам нийт 5 нөх хаасайгүй ижил системтэй. Ягаад гэвэл бие махбодыг бүрдүүлж буй бүх энерги орон ижил бүтцтэй байдаг. Хөлний давхай. Хөлийн ард талч мөн адил. Одоо хамгийн хэцүү мэт боловч үнэндээ хамгийн энгийн ойлголтыг ярив.
Та бүхний бие ганцхан эсээс эхэлж бүтсэн. Ээжийн хөвлөд аавын үр тогтоход нэг эс үүснэ. Тэр эс дотор арьс, булчин, яс бүх эрхтний мэдээлэл бүрэн байдаг. Тэр эсийг хит хуваагаад ч дотор нь зүрх илэг харагдахгүй. Гэтэл яаж бүх бие болж байна вэ? Энэ нь яг л нарийн боовны хэв шиг. Ээж аавын хэв нийлж шинэ энергийн хэв үүсгдэг. Үүнийг л энергийн орон гэдэг. Тиймээс хүүхдүүд хоорондоо өөр байдаг. Эцэг эхийн энергийн орон тухайн үеийн орчин байдал байнга өөрчлөгддөг учраас хүүхэд бүр өөр. Хүн нас ахих тусам царай өөрчлөгддөг нь ч үүнтэй холбоотой. Царай өөрчлөгдөн гэдэг нь бүх бие өөрчлөгдөж байна гэсэн үг. Эс бүр ижил энерги оронтой тул өөр эс орж ирэхэд дайрдаг. Тиймээс эргэтэн шилжүүлэн суулгах үе дархлаа дарангуйлагч ийм хэрэгэлдэг. Энэ нь энергийн орон бодитоор оршиж байгаагийн баталгаа. Тэгвэл бид яагаад өвддөг вэ? Үүнийг би замын төгжрлээр тайлбарлая. Улаанбаатар хотод машин хит олширсноос болж зам төгжирдэг. Машинууд урагшлахгүй, бид бухимд нь энэ бол өвдөлт. Хэрэв машинууд багасвал зам чөлөөлөгдвөл өвдөлт алга болдог. Орчин үеийн ангаах ухаан өвдөлтийг намдаахын тулд ийм мэдээ алдуулагч хэрэгэлдэг. Харин Жонгбо онол нь энергийн тэнцвэрийг сэргээж өөрөө аяндаа идэх байдалд оруулдаг. Хавдар өвдөлт гэдэг нь тухайн хэсэгт цус хит их очиж хит ачаалал үүссэний илрэл. Жонгбо нь өөр хэсэгт байгаа ижил системтэй цэгийг дарж хавдрыг буулгадаг. Хүн генет өвддөг. Өчигдөр зүгээр байсан байхад өнөөдөр генет нуруу гар хөл өвддөг. Энэ бол биеийн тэнцвэр алдагдсны илрэл. Нэг хэсэг хазаавал дараагийн хэсэг түүнийг тэнцвэрчүүлэх гэж өөрчлөгдөнө. Энэ байдлаар бие тисч амьдардаг. Харин энерги сулрахад бүх өвчин ил гарч эхэлдэг. Энэ бол Жонгбо онолын мөн чанар юм. За би энэ болсон өгтөө эрдэнэлэг гэж юм аамаа. Хүзүүний одоо юу гэдэг шохоожлтаа гэх юм уу? Самбено. Самбено. 어떻게 왔어요? Юу нүвдөд ирсэн бэ гин. Ер нь бол жоохон хүзүү өвддөг. Тэгээд ирсэн. Өөр яаж шинж тэмдэг илэрдэг вэ? Өөр одоо ерөөхдөө хүзүү ингэж өвдөд энэ мөр гарлуугаа жоохон ингэж бас мөр далдруугаа жоохон өвддөг л да. 자, 보세요. 네, 확인시켜 드릴게요. За одоо шалгаж үзээд яа гин. 아파요. өвдөж байна уу? 네, 많이 아파요. 아파요. 여기가 더 아프죠? Аль тал нь илүү өвдөж байна? Энэ тал зүүн. 네, 왼쪽 많이 아파요. 여기 아파요, 안 아파요? 네. 아파요. 아파요. 여기는 안 아파요. 네. 괜찮아요. 네. 볼게요. 이 종부볼이라는 것인데요. 네. 여기다가 За одоо энэ миний нааж байгаа нь болохоор бөмбөг гээд наалт дотор ч нэг бөөрөнхий чулуугаар исэн бөмбөгшлөг шиг байгаад те. 세 마디가 있는데 아하. 첫째, 둘째, 셋째 마디 사이에 여기다 붙이면 Гарны дунд хурууны гарны нуглам 3 дугаар нуглам дээр нь дараад за та өөрийнх нь гараараа 붙여서 가만 두어도 여기 힘이 에너지장에 의해서 바뀌기 때문에 문제는 없지만은 тэгээ дараад оргисон ч гэсэн имчилгээ болох ч гэсэн та одоо нөгөө эрхээ руугаараа дараад сайн яс тал руугаа өвдөлтөн дарах юм шүү. 여기 잡고 눌리세요. дараад сайн дар яс 빼가 тал руугаа. 빼와 볼이 부딪히게끔. Яс наад бөмбөлөг чинь ясан дээр ч очтол сайн дээрээс нь хүчтэй дарж өгөх хэрэгтэй. 이렇게 움직여봐 약간. Жоох нааш зааш нь хөдөлгөөн та дараад үзтээ эрхээ руугаараа ааха. 아파요. Өвдөж байна уу? Тэгж өвдөж. За өшөө сайн чанга 많이 아파요, дараад. 조금 아파요. Их өвдөж байна уу? Дунд зэрэг өвдөж байна уу? Дунд зэрэг юм уу? 네. 그냥 조금 아파요. 그럼 잘못 눌리고 있는 거예요. Тэгвэл буруу дарсан байна гэн. За одоо 볼하고 뼈하고. за өвдөж байна уу? Их өвдөж байна уу? 많이 아파요. 많이 아파요. 네. 많이 아프면은 뇌가 목으로 가고 있던 힘을 일로 분산해 버려요. Тэгээд одоо наад чи их өвдөлт өгж ин гэдэг чинь тархинаас таны хүзүүнд очиж байгаа өвдөлтийг чинь одоо сарниулж байгаа гэсэн. Өөр дээр 목이 татаж авчиж байгаа. 긴장되어서 좀 전에 긴장되어서 만졌을 때 아팠던 통증이 분산되어서 사라져 버려요. Тэр өвдөлтийг чинь сарниулж алга болгож байгаа юм шүү. Энэ тал чинь одоо овоорцсон байсан тэр их 이 өвдөлтийг чинь. 긴장이 목 디스크의 원인이에요. Одоо нөгөө хүзүүний чинь одоо дискний чинь тэр өвдөл чинь болохоор хитрхи их бүх юм очоод ингээд сул чангараад барьсан байгаа байхгүй юу? 봐요.
목이 이제 봐봐요. 맞죠? 아파 안 아파요? Одоо өвдөж байна уу? Гайгүй. 괜찮아요. 이게 안 아파져요. Энийг ингэж тайлж өгж одоо сарниулж өгж, тайвшруулж өгж байгаа байхгүй юу? 잡고 Энэ цэгэн дээр дарахаар 여기 C라고 돼 있는데 여기에 통증이 одоо энэ 있는데 хүний өвдөлтөөр тэр C дээр байгаа болохоор C цэг 이러면 이 дээрээс 사람이 여기 1번이 아파요. тэгээд 그래서 одоо 1번을 нэг номерын 맞추면 тэр 아파요. цэг рүү очиж өвдөж байгаа. 아파 안 아파요? өвдөж байгаа. 아파요. 여기는 안 아파요. 그림이 없잖아, 그죠? 그래서 Уран 안 아파요. баруун талынх нь болохоор өвдөхгүй байгаа, зүүн талынх. 이 그림대로 여기 2번 있죠? 2번은 이쪽이에요. 그래서 여기는 아파요. Тийм. Тэгэхээр 본인은 зүүн 아픈지 몰라요. талын энэ өвдөлт чинь баруун талынхаа энэ цээжин дээр өвддөг юм байна. Тэр хоёр номерын цэг дээр шүү. 여기 За одоо дарахаар 여기 아픈 줄 알아 몰라요. эндээ өвддөг мэдчихсэн үү? Үгүй ерөөсөн. 몰라요. 모르죠. 네. 만지면 아파요. 네. Одоо дарахаар 긴장하고 있기 өвддөг 때문에 байх шүү гэв. 아파 안 아파요. өвдөж байна. 아프죠? 아파요. 네. 그 반대는 아프냐면 안 아파요. тэгэнгүүт нөгөө тал нь өвдөх нөх хэрэг өвдөхгүй. 아파 안 아파요. Уул нь энэ тал чинь болохоор ингэж өвдөхөр агааз үгүй эсрэг талд чинь энэ талд нь өвдөж байгаа. 여기가 더 байхгүй юу? 아프죠. 그리고 요 밑에 여기는 아파요. Тэнд өвдөх нь үзээрэй. 아파 안 아파요 여기. 아파요. 여기는 아프죠. 네. 예, 이렇게 여기 아프다는 게 요 그림이에요. За тэгэхээр тэр хүзүүний үйл C цэгээс 1 요게 2 3번이 요 자리에 있어요. 3 4 гэсэн ийм 여기 아픈 өвдөлтөөр ингэж 그다음에 등도 өвддөг 아파요 гинэ. 이렇게. Тэгэнгүүт хойдлын тэр 등은 여기가 아파요. 6 7 8 дахь цэг дээр бас 만져볼게요. өвдөх юм байна. 아프지요? өвдөж байна уу? 잠깐. 거기는 괜찮아요. 여긴 괜찮아요. 차려 대보세요. За хүзүүний чинь хүзүүч өвдөх шалтгаан болсон шалтгаан чинь бас энэ зүрхнээс чинь болж байгаа шүү гэн. 몽골 사람들이 심장이 힘들다 했잖아요. Тэгээ Монгол хүмүүсийн ер нь бол зүрх нь цагуур янз бүрийн байдлаас болоод зүрх их өвчтэй байдаг. 영상 35도까지 떨어지지요. 실내는 영상 24도잖아요. 그럼 몇 도 차이예요? Зүрхний өвчин болохоор ер нь бол ийм эсрэг тесрэг уур амьсгалд орохоор зүрх хамгийн түрүүлж өвдөж ингэдэг. Хүүтний уйлрал ялангуяа өвддөг. Дотор 27 градусын халуун байж чад гадаа гарахаар хасах 35. Энэ хоёр эрцэс уур амьсгал чинь зүрхэнд маш их нөлөөлдөг гинэ. Агарын өөрчлөлтөд 60 хэмийн өөрчлөлтөнд 그래서 심장이 орсон. Дотор орохоор дулаан гадаа гарахаар хүүтэн. Тийм болохоор энэ зүрхэнд маш их ачаал өгдөг. 여기 4번 있죠? 요 Одоо тэр 자리가 4 номерын тэр 여기 아픈 데를 цэг 치료하는 болохоор 자리예요. зүрхний 가르쳐 드리면은 цэг гэж шүү. 저 그림 있죠? 똑같아요. Баруун гарын тэр 4 номерын тэр 이거 цэг. 잡고 зүрхний 여기서 цэг. 요렇게 여기 점이 많죠? 네. 하나, За та тэр 4 номерыг харж байгааз те. 많으니까 볼을 дараад. 잡고 눌려서 그렇지 그렇죠. 자, 이렇게 이렇게. 나신 요 цааш нь 그림처럼. сайн дараад өгөөрэй өвдөлтөл нь. 아프지요? өвдөж 예. байна. 자, 아파요. 잠깐 됐습니다. За одоо тэр зүг 그러면은 зогсож 아까 байгаарай. 요 앞에서 이야기한 것과 똑같이 내 에너지가 같은 에너지장이기 때문에 여기가 분산돼서 통증이 가셔요. 그래서 긴장이 풀어지기 때문에 봐봐요. 아파 안 아파요. За түрүүний бид нэр хүзэн дээр тайлбарсантай адилхан наад зүрхий чинь бас энэ цэг дээр наад бөмбөлгээ чинь дарахаар 어떠세요? өвчний чинь арилгаж өгч байгаа. Арай гайгүй болж байна уу дарахаар Сая дарахад өөр болчих. өөр болж байна. Мааны 나와줬습니다. 네. 그다음에 목도 움직여 봐야지. За одоо хүзүүгөө хөдөлгөөд үзье. 어때요? 편해요, 안 편해요? Яаж ийн хөдөлгөөнд нь ямар нэг юм өөрчлөлт орж ийн үү орохгүй нь. Гайгүй л баг шүү. 아직은 잘 모르겠어요. 목이 안 네. 좋아야지. 자, 봐봐요. 여기가 여기거든요. 여기가 어디냐 하면은 손등에서 요 1번이 1번. За тэр зүүн гарын 여기 1번 자리예요. нэг номер 요 자리를 여기서 ар талын гарын. 눌리 가지고 요렇게 만져보세요. За наадхан дээр 아프죠? дараад 예, 눌린 상태에서 목을 움직이고 보세요. 한번. зөөлөн чанга дараарай. Зөөлхөн чанга. 목을 움직이고 보세요. 어떤 За одоо тэгээд хүзүүгээ хөдөлгөөд үзээрэй. 불편한 게 있어요, 없어요, 이제? 요걸 잡으면 돼요, 이렇게. 요렇게. 자, 됐지요? 아, 자, 봐봐요. 이게 아파, 안 아파요? одоо өвдөж байна уу? 네, 안 아파요. 그렇죠. 안 아파져요, 이렇게. 아까 목도 봐봐요. 지금 봐. 아파, 안 아파요? Одоо түрүүний өвдөжсөн хүзүү чинь ямар вэ? Зүгээр. 요렇게, 안 요렇게 이제 아파요. 배웠잖아요? 그러면은 요 자리에 볼은 가지고 계속 지압만 하면은
여기 어깨 아프고 목 아프고 사라져요. За одоо таны наад баруун гартал дээр шин дарсан байгаа нэг 3 цэг байгаа шүү дээ тий. Та энийгээ маш сайн тогтоогоод энэ наад 3 цэг чинь нэг нь хүзүүнийх чинь 이거 본인이 혼자 하면 되는 거예요. нөгөөх чинь зүрхнийх чинь Энэ зүрхний. тий. Тий. Тэгээд энэ гарын ар дээр чинь наасан чинь болохоор энэ одоо хүзүүний бүтэн одоо энэ хөдөлгөөнд чинь энэ 3 цэг дээр наад бөмбөлгөөрөө байнга сайн дарж өгч явах хэрэгтэй шүү гэн. 다 나을 때까지. 이틀 이 방송을 보시는 몽골인 분들 여기에 목이 아프고 어깨가 아프고 이런 사람들은 지금 보여준 이 자리만 지압을 하시면은 예, 지압을 할 적에 볼이 없으면은 볼펜 눌려도 좋으니까 За. 하시면은 아플 일 없어요. За одоо наад зааж өгсөн 3 цэг дээрээ та ер нь одоо ингээд бөмбөлгөө дараад авахт болно. За наад чи нэг цагийн ирэхээр унаад алга болох ч юм уу те. Ингийн бол та яг наад цаад цэгээ тогтоогоод балны одоо хойдлын бүксөөр юм уу үзүүрээр нь тэрэн дээр нь өвдөлтөн сайн дарж өгөх юм бол таны одоо нөх хүзүү зүрхэн дээр өвддөг өвчин чинь одоо зүгээр болох юм байна шүү. Энэ өөрөө өөрийгөө эдгээх аргын нэг واخгүй юу? Одоо энэ эмчи маань заасан. Тэгээд наа чин байж байгаад унж магадгүй. Унчих юм бол гадна талынхаа теп юуг нь аваад дотор талынхаа бөмбөлгийг нь өөр юмн дээр аваад нааж болно шүү. Заяа. 그래서 여러분들이 꾸준하게 하시면은 다시는 안 아파져요. Тэгээд тогтмол одоо нэг удаа хийгээд ингээд яахгүй те. Тогтмол наадхаа цэгэн дээрээ дарж ингэж өвчнийг баг зэрэг одоо сэтрээж одоо өдөөж те сарниулж өгчээж над чинь яг имчилгээ болж ингэж алга болно шүү. 1-2 удаа хийгээ зүгээр болох юм биш шүү гэж байна. 심장 질환도 고쳤으니까 걱정하지 않아도 돼요. Одоо таны зүрх болон хүзүүний асуудлыг чинь наадхаар чинь одоо ингээд зааж өгсөн болохоор та хойшоод л санаа зовох асуудалгүй гин. 좀 어때요세요 지금? Энэ 3 цэгээл ингээл одоо ер нь бол байнга дарж ах л зориулт. 네 그렇습니다. Тийм. Наад 3 цэг дээрээ л сайн дараад 이왕이면은 мэдчих 이 볼로 하는 게 좋아요. Ер нь бол болж өгвөл энэ чулуугаа алга болохгүйгээр чулуугаараа ингээд дараад өгчих юм бол наад чинь дарахгүй ч гэсэн ингээд нөгөө тухайн мэдрэлийн цэг дээр чинь дарагдсан болохоор ингэж дарж өгөөд имчилгээ болдгийн гинэ. Одоо өвдөж байгаа хүний цэгүүд гэж ингэ зааж ийм бөмбөлөгтэй юу нааж өгч байна. Тэгээ эдгээр дээрээ ингэ дарахаар угаасаа нөө өвдөж байгаа газрынхаа одоо хөдөлгөөн нь хоригдох байсан юу тавигддаг юм шиг байна. Жохон өвчин нь бас намдж байна. Тэгэд бас сэтгэл өндөр байна. Тэгээд өөрөө өөртөө юмч олъё гэсэн нэг ийм өрөөнд ороос зүгээр дажгүй санагдаж байна. За тэгээд солонгос юмчтай баярлалаа. Тэгээд солонгос юмч ингээ сайн үлсийн аян гэж монголчуудад бас биднэрт ирж бас ингэж тусуулж хийж өгж байгаа юм байна. Тэгээд эмчтэй баярлалаа гэж хэлье. ер нь олон жил их нурууж явсан тэгээд сарын энэ үн дээр ирээд ингээд энэ нэг цэгүүд дээр тавиуллаа. Тэгсэн чинь бас зүрхнээс болж их өвддөг байсан юм байна. Тэгээд одоо харин энэ үнийг ингээд үзүүлээд ингээд бүх юм цэгээ мэдээд авлаа ер нь бас хондоо болд юм биш үү? Тий ер нь цааш дод ингээд энэ эдэн цэгээ өөрөө одоо ингэ мэдчихэж байгаа болохоор өөрөө энийгээ байнга ингэ явах юм бол ер нь гайгүй болно гэж ер нь мэддэгдэм биш үү. Намайг Наранбаатар гэдэг. Тэгээ би 2015 онд харуулт өгөөд 100 гаруй хүлээр саачаад тэгээд сая энэ дээрээ ингээд нэг хэдэн цэгүүдээ мэдж аваад тэрэн дээр яасан чи хөл гар жоохон гайгүй хөнгөн болоод ирж байна. Сайн байна уу? Намайг Гэрэлмаа гэдэг. Би 2024 оны 12 сард тархины хаалганд ороод зүүн талд маань саачсан. Тэгээд одоо энэ эмчид ирээд булчин сулдаг цэгүүдийг мэдэж авлаа. Гарын булчин маань нэлээд сайн суларч шүү ер нь. Гэхдээ миний энэ хоёр өвдөг үл амар их өвднөрөөс нь жил гарan өвдөж байгаа. Тэгээд ерөөсөн жоохон сууж байгаа л ингээд босоод явахтаас нь өсөж яах гэх. Тэгээд өвдөд ирснээс нь жоохон юм торон гол өсөж яах гэсэн. Тэгээд энэ солонгос эмчийг ирсэн гэж дуулаад тэгээд сая орж ирэл үзүүлээ үнэхээр сайн юм байна. 괜찮아 손가락 조금 아픈 거 보이나? 이래서 봐. 아이고. 어때? 이거 더 많이 앉아 자꾸. Тэр ингээд татчихвд нь бүр тэгтэн жоохон баян тэгтэн гайгүй. Шууд зүгээр болох гэж аахгүй шүү дээ. Тийм шууд зүгээр болно гэж хэлээ. Тэгэхэд орж ирээд ингээд суугаад явган суугаад ингээд босчихсон өвдгөлжээж өвдгөн дээр нь дарж босчихжсэн.
Сая эднэр ингээд их амар өвддөг юм. Тэр цэгэн дээр ятдаг юм. Ингээд өвддөг. Тэгээд одоо би зүгээр суугаад ингээд зүгээр босчих штеп. Эсвэл сайн юм байна. Харин одоо ингээд өөрийг одоо би энэс одоо намайг ингэж юм чи энэ хоёр шааргийн энэ цэгүүдээ ингээд сайн яг зургийн даруулаад авчих гэж байна. Тэгэл одоо энэ өвдөж явахт нь одоо энэгээр ингээд энэ цэгүүдээр одоо нэг 5 цаг хийж өглөө. Тэгээ энэ 5 цаг дээрс ингээд дарахад бол би өвдгөө хамгаалаад чадах юм байна. Өвчнөөс тэгээ энэ өвчнгөл яваад байх юм шиг байна. Гар хөл дээрх энгийн даралтаараа өөрийгөө анхны тэнцвэртэй байдалд нь буцаах аргыг бид заана. Дараагийн хичээлээр бид Монголд хамгийн түгээмэл, хамгийн хүнд өвчин болох зүрхний өвчний талаар ярив. Монголын эрсдэс уур амьсгал өдөр шөнийн 50 градусын зөрүү зүрхэнд асар их ачаал өгдөг. Тиймээс зүрхийг тэнцвэржүүлэх аргыг заах нь маш чухал. Баярлалаа та бүхэнд.